Хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв мөрөөдлөө сэргээхтэн гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл Сургаалт төгс 29:18. Алсын хараа байхгүй аваас ард түмэн журамгүй гэсэн байна. За залбираад эхлэе. Аваа бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдөр та энэ үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Бурхан таны зүрх сэтгэлд ямар мөрөөдөл суулгаж өгсөн бэ? Танд ямар нэгэн мөрөөдөл байгаа эсхийг би асуухгүй. Учир нь танд аль хэдийн мөрөөдөл байгааг Бурхан бид нарт мөрөөдөл өгдгийг би мэднэ. Хүмүүс мөрөөдөлтөө янз бүрээр ханддаг. Нэг хэсэг нь бусдын шүүмжлэлээс өөрийгөө хамгаалахын тулд мөрөөдлөө зүрх сэтгэлийнхээ гүнд булшилж орхидог. Өөр нэг нь мөрөөдлийнхөө талаар дахин бодохгүй байхаар өөрөөсөө далдлана. Бүр зарим нь мөрөөдлөөсөө зууралцсаар байх нь сэтгэлийг нь их өвтгдөг учраас эцэстээ зүгээр л юу ч мөрөөдөхөө болдог. Хэрв та мөрөөдлөө сэргээх шаардлагатай байвал би танд хоёр зүйлийг сануулахыг хүсэж байна. Эхнийх нь та тодорхой алсын хараатай болох хэрэгтэй. Хоёрдугаарт та энэ хараагаа цаг ямагт өмнөө байлгах ёстой. Гэхдээ алсын хараатай болно гэд шууд тэр дороо бий болчихгүй. Таны алсын хараатай болох үйл явц Бурханд их сонирхолтой байдгийн адил. Эцсийн дүнгэнч тэр ихэд сонирхдог. Илч Паул Филиппо номын 4:11-13-д ямар ч нөхцөл байдалд хэрхэн сэтгэл хангалуун байж сурснаа бичсэн. Өөрөөр хэлбэл тэрээр ямар ч зовлон бэрхшээлтэй тулгарсан ч сэтгэл санаагаар унаж гутрахыг өөртөө хизээч зөвшөөрдөггүй. Үргэлж дараагийн хурж очих боломжтой газар лууга урагшлан хөдөлдөг байжээ. Энэ нь таач бас Паул шиг хаа байгаа газраа сэтгэл хангалуун байдлын зөв тэнцвэрийг олох хэрэгтэй гэсэн үг юм а. Түлхүүр нь таны хэр баярлаж сурсанд байх буюу зорьсондоо хүрэхийн тулд өдий хүртэл туулсан замналдаа баярлаж сурах явдал юм а. Та мөрөөдөл юм уу алсын хараатай болсон бол үүнийгээ ямагт өмнөө тавь. Хэрв хэрэгтэй бол үүнийгээ бичиж тэмдэглэл. Тэгээд Бурханы танд өгсөн тэрхүү мөрөөдлийг алхамаар биелүүлж нэг л өдөр бодит амьдрал болгоход тэр танд туслана гэдгийг санагтун гэсэн байна. За Библийн ишлэл Филиппо 4:11. Би үүнийг дутагдсны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч альва нөхцөл байдал цатгалан болон өсөглөн байх, элбэг байх, дутагдахын аль альны нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чаднаа гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн эзний үг та бүхнийг урамшуулах болтугай. Бурхан ивэг